Монголын аялал жуулчлалын салбар бол тийм урт уламжлалтай биш. Тэгэхээр нэгдүгээр нь бол дуршлах нь бага, шинээр хөгжиж байгаа салбар юм аа. Ингэж хөгжиж байгаа учраас ер нь дундаж хэмжээнд л байгаа юм аа. За ер нь одоо бодлого нь сайн байгаад хөрөнгө оруулалт нь сайн байгаад ингэ явсан бол энэс дээр байх байсан. Аялал жуулчлалын салбар зүгээр л өөрийнхөө зөнгөөрөө л хөгжиж байгаа. Нэг хэдэн компани нуруунд дээр тэгээд тэднэр нь ингээл зүтгээл хөгжүүлэх гээл ингээл оролдоод явж байгаа. Төрийн зүгээс бол бодлого болгоагүй. Өөрөөр хэлбэл үе үедээ хууль тэгээд төрийн одоо энийг зохион байгуулах одоо бүтэц институт нь байгаад байсан. Тэгээ үйл ажиллагаа нь муу. Тэгэхээр төрийн бодлого бол яг одоо гардаж ороод энийг хөгжүүлэх, ажил үйлдвэрлэлийн энэ ажил үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал дээр ерөөсөө ажил үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийг эрхэлж байгаа хүмүүсийн хүсэл шаардлагаас хоцроод ингээд яваад ирсэн л ийм л төлөвлөгтэй байна. Тэр дундаа дид үтсийн асуудал. Дид үтс гэдэг нь одоо энэ зочд буудлын хоолны үйлчилгээ, зам тээвэр, холбоо харилцаа. За тэгээд нөгөө үзмэр үзэх зүйлсийг сайжруулах. Энийн дээр хөрөнгө оруулах. Шинээр бий болгож нөөцүүдийг бий болгож шинэ бүтээгдэхүүнүүд бий болгох. Зам дид үтсийг бас хөрөнгө оруулах нэг шалтгаан байдаг. Яг гэхээр нөгөө намайг сайд байж явах үед миний гаргасан хөрөнгө буцаад үр дүн нь харагдахгүй байна. Дараагийн сайд дээр гарах учраас нөгөө аминчхийн явцсан үйлдэлтэй улс төрчид чинь аваачаад гүн ч одоо би тэгээ барьчих тэр эн чинь миний юм гэж хинж хэлэхгүй шүү дээ. Би ингэсэн гэж хэлэх гэтэр арай л биш байна. Харин оронд нь нэг жорлон юм уу, байшин бариад юм уу ингээ харагдчихвал гоё харагдана гэдэг. Ийм нэг тийм улс төрчдийн шууд нөгөө сонгуулийн циклийн хооронд шууд үрдэн болж харагдах зүйлийг хүсдэгтэй бас холбоотой. Засаг нь нэг тийм ерөнхий сайд майд нэг үл тоодог. Тэгээд ч уул уурхай байж хахад чинь тим шаардаад хахад чинь та нар баг юу юм бэ гэсэн маягтай. Одоо би ч гэсэн ажил үйлчлийн сайд боллоо гэж бодоход ахаал ерөнхий сайдаас ахгүй. Одоо би нэг яахан хар хоринд нэг юм барих гэсэн, тэнд нэг юм яах гэсэн гэх. Надад юу юм бэ гэсэн маягтай л юм. Өөр ашиг нь дамаар ирдэг буюу эсвэл хожим ирдэг. Тэгэхээр одоогийн улс төрчд хийж чадахгүй байхгүй. Яг тийм Батумсан буу сайд байж исэн чинь миний үед үр дүн гарахгүй бол өгсөн баас наадахар чи яадаг ингэж бодож байгаа сайд нар юм хийхгүй шүү дээ. Тэгээ ийм өрөөсгөл улсууд чинь энэ бит бус зүйл энэ tangible зүйлүүдийг үнэл хүнлэгээ гэж байдаг. Тэдэнд оюун санааны төвшин тэсэгдэх болцоо гэж байдаг. Зөвхөн нөгөө сонгуулийн цикл өмнө тулгарсан байдал хувийн явцсан эрх ашиг буюу бүлэглэлийн эрх ашигтай хөдөлгдөд байдаг учраас энэ холыг харсан өр өгөөж нэг улс оронд дам өгөгдөх зүйлүүд эхлэх хийгддэг. Аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээр үзсэн улс орнуудад яадаг юм бэ гэхээр ерөөсөө л priority буюу одоо тэргүүлэх чиглэлийн хөрөнгө оруулалтын газруудад тавлжхол улс орнууд цацаа ичдэг байхгүй. Тэгэхээр тэрний үр дүн нэг 20-30 жилийн дараа зүгээр ерөөсөө тэр газар бүр хүн амьтнаар дүүрээд орлогоороо зүгээр хахадаг. Хамгийн ойрхон жишээг хараа л да. Бид нэр 120-ын годомж гэж хинч очтгүй нэг одоо нэг цөөхөн хүн яадаг тэгэл нэг харанхуй годомж байлаа шүү дээ. Тэгээд одоо хотын дарга нэг гэрэлт годомж гэдэг нэг юм хийлээ тийм ээ. Яг хуу таарахын хийсэл л дээ. Гэхдээ л энийг залуучууд санаачлаад өнөөдөр гэрэлт годомж яаж ийн өгөхөө зэрэг тэнд 40-50 аж ахуйн нэгж хагас бүтэн сая өдөр шөнө үйлчлэх үзүүлж байна. Доотлын аж ахуйн нэгж нь 2 хүнтэй. За ингээд 80-90 хүний ажлын байр явж байгаа биз. Тэгээд тэр гэрэлтүүлэг, сервис, цэвэрлэгээ гэхээр 150 хүний ажлын байр гинт бэлэн болж байгаа. Хоолон гудамжин дээр. Дээр нь зуных нь орлого, эргэлт, хоол, унд үйлдвэрлэл бүх юмраа ингээд тоодох тэр 6-7 тэрбумын орлого тань дээр гэж. Өөрөөр хэл хов хоосон газар зэр 6-7 тэрбумын 150 хүний ажлын байр бий болоод 6-7 тэрбум хүн төгрөгийн орлого эргэжиж байгаа байхгүй. Улаанбаатар хотоос зүүн чиглэл рүү Чингис хааны төрсөн нутаг байдаг боловч ийшээ гадаадын жуулчид ерөөс явдаггүй байлаа. Тэрэлжийн хэдэн зочд буудлын руу очиод ингээд өнгөрдөг байсан. Сонжин болдог гэдэг юм баригдсанаас хойш Улаанбаатарын зүүн тийшээ Монгол хүмбэр дээр нь жуулчин бүр очдог болсон. Өөрөөр хов хоосон цэгүүд чинь гинт орлого юуны асар их гайхалтай үүсвэр болоод явчихдаг. Бие тус шинжтэй нөлөөллийг бий болгож эргээд энэ value буюу үнэт зүйлийг бий болгож идэг ийм үйлдвэрлэлийн чиглэл. Бид
дандаа л ингээл нэг жижигхэн орон жижиг сэтгэх ёстой гэдэг нэг тийм бодлого байдаг. Тэгээ одоо тэр Facebook, Twitter-ээр явж байгаа Монголын залуучуудын урамыг хардаа. Өгсөн манай Монгол бид нэр чадахгүй гэл ингээл тий. Тэгээд бүр угаасаа нэг тийм бид нар чадахгүй, бид нар муу, бид нар жижиг гэсэн ойлголт дээр олон сэхэтнүүд нь хадагдсан. Тэгэхээр яагаад Люксембург тийм бас ахаад 300 мянган хүмүүртлээ дэлхийд нэг хүнд оногдох дотоодын нэрчгээрээ тэргүүлж идэг юм. Яагаад Катар саяхан сургаггүй байсан 15 жилийн өмнө сургаггүй байсан улсууд агаарын тээврийн өрсөлдөөнөөр дэлхийд тэргүүлж идэг юм. Тэр мөнгөтэй байж болно л доо. Тэг бид нь тэргүүлэх зүйлүүд байгаа шүү дээ. Дэлхийн өрсөлдөөнд орох шүү дээ. Та нар ингээд бодол да яг баян орн л да Катар. Тэгвэл жижиг орн. 300 мянган хүнтэй Монголоос 10 дахин жижиг орн шүү дээ. Катар өнөөдөр дэлхий дээр агаарын тээврийн компанийнхаа өрсөлдөөнөөр дэлхийн тэргүүлэх 11 болсон яваа. 300 мянган хүнтэй орн яг баян л. Тэгэхээр бид яагаад энэ Орос, Япон, Хятад, Солонгосын агаарын тээврүүд өрсөлдөж болохгүй гэж. Бид Улаанбаатарыг яг л Азийн асар хурдтай тэлж байгаа дэлхийн одоо энэ аж үйлдвэрлэлийн дэд өвтөс дамжлагын одоо чухал хааб гэж үзэх хэрэгтэй, зангилаа гэж үзэх хэрэгтэй. Аялал жуулчид бол одоо төр ялангуяа бүтээгдэхүүн нөөцийн чиглэлд, дэд үтцийн чиглэлд шийдвэртэй арга хэмжээнд хөрөнгүүд гаргах хэрэгтэй. Дараа нь харин зүгээр дүрм, журам, үйлчилгээ, стандарт, жишг, мишг гээд ингээд явахлаараа зэрэг өөр зүйл болдог. Дасралтгүй бодлогод явуулаад, дасралтгүй тэр олон улсын аялал жуулчлалын хүрээнд байр шаад тэгээд түгээлтүүд нь яваа, тэрнийхээ үр дүн нь эргээд хариу үйлдэлүүд нь бий болоод дотооддоо ч гэсэн ингээд явах хэрэгтэй. Тэгэхээр энийгээ сайжруулж Монголын нэр хүн сайжрах юм байна. Монголыг хүмүүс зорддог болох юм байна. Нөгөө гадаадын хөрөнгө оруулагч чинь ийм нүүр царайтай оронд хөрөнгө оруулалгүй яах вэ гэж итгэл үнэмшил юм суурьуд нь тавьдчихэдэг юм байна. Дэлхий дээр энэ Монголын нэр нүрийг энэ салбар чинь өөрөө ингээд төлөөлж явах юм байна шүү дээ. Монгол улсын гадаад сурталчилгаа гэдэг зүйлийг тусад нь институт бий болгож хийжсэн сэдвээр аялал жуулчлалын салбараа сайн хөгжүүлж хул энэ нь өөрөө аваад явдаг юм байна гэсэн иймэрхүү одоо уялдаа шүтэлцээд одоо бодлого ойлголтууд байж байгаа хэрэгтэй.